Монголын Ихэнх улс мандат Хувлаас эцэн хаан бол төвдийн павлам лодой жилсэн гэж их эрдэмтэй ламаар их гүрний олон улс үндэстэн олон бичиг үсэгтэй улсуудад нэгдсэн бичиг үсэг хэрэглүүлэх зорилгоор бол тусгай үсэг зохиолсон. Энийг бол Монголын дөрвөлжин үсэг гэж одоо түүхэнд алдарсан Монгол бичиг үсгийн түүхэнд нэг сонин сайхан бичиг байдаг. Энэ дөрвөлжин үсгийг бол төвд хүн зохиосон болохоор тэр саж нутгийн эрдэмтэй лам өөрийнхөө төрлөх төвд үсгийг бол жаахан дөрвөлжин хэлбэрт оруулаад тэгээ Монгол бичиг шиг дээрээсээ доошоо бичдэг ийм аргаар боловсруулсан. Тэгээ энэ үсгийг бол одоо 1268 9 оны үед Юан улс даяар хэрэглэхээр одоо хааны зарлиг гарсан. Тэгээ түүнээс хойш бол 750 гаруй жил өнгөрч байна. Тэгээ энэ үсгээр бол Монгол, Хятад, Төвд, баг зэрэг санскрит одоо тарины зүйлүүд баг энэ баруун талын одоо төрөг уугар маягийн цөөн үг үсэг тэмдэглэсэн дурсгал хүртэл үлдсэн байдгийм аа. Энэ дөрвөлжин үсгээр монгол хэлээр бичсэн 40 орчим зарлиг байдаг. Түүний тал хагас нь бол чулуун дээр сийлэгдэж үлдсэн. Тал хагас нь цаасан дээр байгаа. За бас одоо хэд хэдэн ном монгол хэлээр хэвлсэн бололтой байдаг. Түүнээс бол олон цөөн тасархаанууд мэдэгдэж тэрнийг нь одоо газар үрийн эрдэм номын хүмүүс бол таньж тодруулж тийм номын хэсэг байна. Энийг бол Юан улсын үед монгол хэлээр дөрвөлжин үсгээр хэвлэжээ гэж ярьсан бичсэн зүйлүүд бий. Тэнд бол одоо бидний хамгийн сайн мэддэг нь бол саж үндэд гунгаж ятсны зохиосон Эрдэнийн сан сувшид гэдэг номыг бол сударчилсан болоод дэвтэрчилсэн хоёр зүйлийн хэвлэлээр хэвлсэн нь бол сүүлийн үед их тодорхой болсон. Тэр эхнийх нь дэвтэрчилсэн хэвлэл бол нэлээд олон жилийн өмнө Финляндын монголч эрдэмтэн Пенти Aalto гэдэг хүн таньж тодруулсан юм аа. Тэрнээс гадна саяхан Дунгаан хар хотоос энэ дөрвөлжин үсгийн монгол чухал тасархаанууд гарч ирсэн. Нэг нь бол тэр сувшидийн тасархай байсан. Дунгаанаас олдсон нь бол хар хотоос бол тэр дөрвөлжин үсгийг зохиогч Павлом лодой жилсэнгийн мэдэгдэхүүнийг бэлэгтэй гүйгүүлэгч гэдэг номыг монгол хэлээр хэвлсэн тасархай олдсон. Тэр жижиг тасархайг бол 2012-3 оны үед би одоо таньж тусгай өгүүлэл одоо дараа бичсэн байгаамаа. Дөрвөлжин үсэг 1000 жилийн өмнөх монгол хэл аялгыг тэмдэглэж үлдээсэн сонин сайхан Монголын түүхэнд нэг цоо шин том үзэгдэл болсон бичиг байдаг. Энэ хэмжээнд манай залуучууд хүүхдүүд мэдэж аваад цаашдаа сонирхсан мэргэжлийн улсууд нь гүнзгийрүүлэн үзүүл болно гэж бодож байна.